За та бүхэнд энэ өдрийн минь төргийа. Амар эсгэлэн дарга маань мик битээ хаагаарай гэж гуйж шүү. Би нэг элсдийн ерөнхий шалгалттай холбоотой ганцхан асуулт асууя Зандан шүтэр сайдаас. За бид нарыг өнөөдөр энэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн санал суудлын ярьж байгаа хооронд элсдийн ерөнхий шалгалт болж өнгөрлөө. Хагасаа өдөр дууссан. За энэ элсдийн ерөнхий шалгалтанд нийт 42 мянган суралцагч шалгагдсан. За энэ шалгалт бол нэлээд хуудуутай, нэлээд асуудалтай болж өнгөрсөн гэдгийг Зандан шүтэр сайд мэдж гэнэ үү, мэдээлэл авсан уу гэж асуумаар байна. Тэгээд Наранбаяр сайд бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө өмөрч арьсаа хамгаалсан ийм мэдээллүүд маш олон удаагийн давталтайгаар хийж байна. За энэ бол нийгмийг талцуулж байна. Тэгээ Монголын ирээдүйн төлөө бид нар энэ их хурлын гишүүд бид бас дуурж дуу хоолойгоо нэгтгэмээр байна. Энэ асуудал гаргасан боловсролын сайд дээр яаралтай арга хэмжээ авч огцруулах хэрэгтэй гэдгийг Монголын мянган багш нар шаардж байна. Тэгээ ер нь бол гүйцэтгэлийн үнэлгээ, элсдийн ерөнхий шалгалт гээд бүгдийн самраа ичлаа. Энэ бол бодиттой үнэн шүү. Монголын багш нар бүгдээрээ дуу нэгтээ тэр багш нарын үйлдвэрчний холбооны групп дээр Наранбаяр сайдыг огцрохыг шаардж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо манай ерөнхий сайд ямар бодолтой, ямар одоо зарчимтай байх вэ гэдгийг бас та ард иргэдтэй хэлж өгөөрэй гэдгийг хүсмээр байна. За баярлалаа. За ерөнхий сайд хариулт өгье. За элсдийн ерөнхий шалгалттай холбоотойгоор нийгэмд үүсч байгаа яриа шүүмжлэлтэй холбогдуулан боловсрол шинжилгээ ухааны боловсролын яамд үүрэг өгч энэ асуудлын талаар сайд нэг хэн шалгаад өнөөдөр хэвлийн бахуурлын тодорхой мэдээлэл холбогдох газрууд өгсөн байгаа. Ер нь 43318 хүн шалгалт өгсөн. За улсын дунджаас одоо 50-60% тэнцсэн нь бол улсын олон жилийн дунджтай ойролцоо. За шалгалтыг үндэсний хэмжээний 50 шалгалтын төв зохион байгуулсан олон бүрэлдэхүүнтэй эмч үйлчлэг цагдаа одоо бүгд хяналт тавьж ажилласан. За тэр тест энэ төр задарсан асуудал байхгүй зүгээр 7 сурагч гар утастай ороод хураагдаж шалгалтаа тэгэлсэн ийм зөрчил гаргасныг тооцвол үндсэндээ бол зөрчилгүй гэсэн мэдээллийг өгсөн. Гэхдээ бид энэ чиглэлээр холбогдох газруудтай хамтарч шалгалтын ажлыг явуулж байна. Шууд заслалтыг шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгалтын байрны тусгаалan зассан байрны шалгуулагчийн анхны оног мэдээсэн ил тод байдлыг хангасан. За энэ бүх мэдээллийг боловсролын үнэлгээний төв дээр ил тод болгосон. Энийг ард түмний өмнө ил тод нээлттэй байгаа. Ингээ хэвтэй харилцааны тогтолцоо үнэхээр алдаа тутгал гарсан бол тэр холбогдох хүмүүст хариуцлах тооцоог сайдад болон холбогдох газар үүрэг даалгавар өгсөн байгаа. Энэ талаар илүү тодорхой мэдээллийг сайд нь өгсөн зүг бахаа гэж бодож байна. Наранбаяр сайд хариулна. За Наранбаяр сайд нэмж хариулъя. За Наранбаяр сайдын микрофоныг өгье. За баярлалаа энэ асуудалд бас нэмж хариулъя. Тэгэхээр зэрэг ямар нэгэн байдлаар бол материал задраагүй яг л ингэ явдгаараа явсан. За түүний зэрэгцээ бүх шалгалтын яг 10 төрлийн шалгалт бүгдийг ил тавьсан байгаа. За тэгээ эхнээсээ бол багш нар бол энэ ерөнхийдөө жилд ирдэг энэ дундчтайгаа адилах ийм агуулгын хувьд бол ийм байна гэсэн ийм дүгнэлтүүдийг өгч байна. Ерөөсөө энэ нууц байдлыг бол маш сайн хадгалсан. Шалгалтын өмнөх шалгалт явсны дараа бол ил тавиад олон хүний бас эргэлзээг тайлах зүйтэй гэсэн. Нодлон жил бол 7 дугаар сард бид ил тавьж ирсэн. Энэ жил бол бид бол энэ одоо шалгалт явагдаад тэр даруй 2 дараа өдөр нь ингээд тавьж байгаа. Ийм байна. Хоёрдугаарт тэр гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой асуудлыг ярьж байна. Яг үндэ бол 37 мянган багшаас гүйцэтгэлийн үнэлгээг нь аваад гүйцэтгэлийн үнэлгээ бол өөрөө эерэг үр дүн үзүүлээд байгааг хэлээд байгаа шүү дээ. Илүү одоо цөм хөтлөөр хэрэгжүүлээ, илүү хүүхдтэй хүргэе. Ингээд гүйцэтгэлийн үнэлгээгээ 4 төвшөндөө үнэлүүлсэн урамшуул авдаг 5 төвшөнд авч чадахгүй. Ингээд бас энэ сайн ажиллаж байгаа багш нь илүү гүйцэтгэлийнхаа үнэлгээгээр үнэлүүлээд явдаг ийм л тогтолцоо үйлчилж байгаа. Энэ дээр бол яг энэ
одоо шудраг явуулах энэ тал дээр бид онцгой анхаарсан. Харамсалтай нь 248 багш дээр хүүхдүүдэд хуулуулсан гэсэн ийм асуудал үүссэн. Ийм ямар нэг ийм одоо нөгөө өнөөгийн байдлаар бол ийм сэжиглэх ийм нөхцөл байдал үүссэн учраас тодруулах ажил эд явагдаж байгаа. Багш нар бол амарч байгааг ойлгож байгаа. Ийм учраас энэ амралтын дуусгаад тодруулах ажлыг бол хийгээд ингээд одоо шийдийг гаргана. Альва зүйл яг л шудраг явах хэрэгтэй. Ингэж ээж энэ нийгэмд чинь багш нь өөрөө шудраг, ёс зүйтэй байж энэ нийгэм чинь шавь нарын сурагч нь тийм болно. Ийм байгаа. Тийм учраас танд үсгэд энийг битгий дэвэргээд бай. 37 мянган багшаас 248 дээр нь асуудал үүссэн байна. Энийг бид хууль эрх зүйн хүрээндээ шийдээд явна. Яг холбогдох үйлдвэрчний хэвэл манайх энэ тал дээр бол байгуулсан үйлдвэрчний Монголын багш нарын үйлдвэрчний хэмжээ холбоо гэж байна. Багш нарын Монголын За тодруулж асууя. Мөнхтэй гүшүүн. Микэн. За Наранбайр сайдаа би материал задарсан гэж нэг ч үг асуугаагүй танаас. Материал задарсан задраагүй тухай ерөөс асуулт асуугаагүй. Та хүний асуулт ядаж ойлгож хариул л та. Тэгээд гүйцэтгэлийн үнэлгээнд дээр багш нарыг хуулуулсан гэж хэлэхээсээ та ичдэггүй мүү? Багш нар яаж хуулуулах юм? Тэр чинь өөр дүүргийн багш нар өөр ингээд сургуулиудаа солиод авцсан шүү дээ. Ангийнхан багшийг хөөгд гаргацсан шүү дээ. Тэгээ яаж хуулах вэ? Жишээ нэгдүгээр ангийн хүүхэд хуулна гэж байх уу? Таны ой танд яаж орж ийна? Ийм бадаа юм яриа сууж идэг салбарын сайдтай байхасаа ичж чинь. Юу гэж хүүхдүүд тэр бага насны хүүхдүүд бие биенээсээ хуулаа суухын тэр богинохон хугацаанд ийм болчимгүй юм ярьж болохгүй Наранбайр сайдаа. Тэгээ Монголын одоо ирээдүйн болсон хүүхэд багчуудыг та нар битгий мөнгө гэж хараад дээ заа юу. Өнөөдөр тэр шалгалтыг чинь балруул харандаа нь хүртэл ажиллахгүй балалж чадахгүй харандаа нь үзүр нь хугараад балруул нь болохгүй байна гэд. За Наранбайр сайд хариулт өгье. За бол би тантай бол одоо нэг хар зах дээр яаж байгаа шиг юм ярмааргүй. За тэгэхээр зэрэг зүгээр би бол одоо бодтой болсон явдлыг л шалгаж яах гэдгийг хэлсэн шүү дээ. Шалгаж байна. Яг ивэжлэхээ хариултууд хүрээд ирсэн. Яг одоо том хүний бичгийн хэвтэй ийм нотлох баримтууд нь байж гэн. Гэтэ бид шалгаж байна. Энийг эцлээгүй. Энэ дээр тийм ус төржүүлээд байхгүй. Хоёрдугаар харандаа балруулын асуудал яригдсан. Тэгэхдээ яг албан ёсоор өнөөдөр яг гомдол ирээгүй байна. Тухайн үедээ бол нөөцт нь харандаа балруулууд бол бүрэн байсан. Шалгаж. За ерөнхий сайд нэмж хариулъя. За мөнхтэй гишүүний асуултанд бас хүндэлтэй хандж байна. Гэхдээ шүүмжлэх гэж шүүмжилж одоо шүүмжил бодиттой нотлогоон цуурсан байх ёстой. Ийм учраас бид 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрөөс өөрөлдвөл 6 сарын 28-29-ний өдрийг хүртэл эзлэлийн ерхий шалгалттай холбоотой өргөдөл гомдлыг шинжилгээ ухааны технологийн сургуулийн Т байрны 3 давхрын 307 тоодод хүлээх авах бас захимаар хүлээж авах үүрэг даалгавар гэсэн байгаа. За ингээд одоо гарсан гомдлуудыг шуурхай хянан шийдвэрлэх үүрэг өгсөн байгаа.